Хондоо монголчуудын ээлжид өнөө цагийн халуун сэдвийг AR хооронд мэтгэлзүүлж үзсэн. Тэгээд бид нар ийм мэтгэлзээнээр амар цангачжээ. Яг үндэ ирүүл. Тэгээд голоос нь нөгөө талынхаа хэлж байгаа агуулга нь яг юу юм? Би бинийг ойлгохгүй. Би бид рүүгээ дайрдаг. Тийм битээ байгаасай. Тэгээд сонирхолтой бол санал бодлоо дээрээ. За өнөөдөр бид нэг зүйлийг маш тодорхой ярих ёстой болсон. Зурго. Чи бид хоёрын төрийн өмч стратегийг урдгаж гоё үг ярьж суух цаг өнгөрсөн шүү. Яг үнэндээ Монгол улс дампуурлын эрмэгтэр ирчээд байна. Шалтгаан нь юу вэ? Ганцхан зүйл. Энэ бол төр бизнес хийх гэж оролцсны гай. Төр хувийн хэвшилтэд өрсөлдөж, дарганаар нь бизнесмен болох гэж оролцсны үр дүн. Өнөөдөр Эрдэнэс таван тулгай, Монголын төмөр зам, Мяд гэд томоохон компаниудыг харалтаа. Бүгд алдагдата, бүгд өртөө. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үн тэнгэрт хадж байхад манай төрийн өмчит компаниуд яагаад дампуурлаа гэд орилоод байд юм бэ? Яагаад гэвэл тэнд чинь менежмент биш цэвэр хулгай явж байна. Нүүрсний хулгай гэд 40 их 80 төгрөг яригдлаа. 40 их 80 шүү дээ. Энэ мөнгөөр Улаанбаатарыг 3 дахин шинээр барж босгох байсан. Гэтэл энэ мөнгө хаачсан бэ? Хэдхэн даргын хэдхэн улс төрчийн офшор данс руу орчихсан. Тэгэхээр зөргөө, чи надад ганцхан зүйлийг тайлбарлаад өг. Энэ ялзарсан хулгайч нарын үр ворсом төрийн өмчит компани гэдэг системийг чи яагаад өмгөөлөд байгаа юм? Яагаад ховчиж болохгүй гэж? Цэнгэр балаа. Чиний энэ зазуу хүний омголон зан шүдэр бусан эсрэг бухимдаж байгааг чинь би ойлгож байна. Арт түмэнч бухимдалтай байгаа. Үүн нь 40 их 80 гэдэг бол их мөнгө. Гэхдээ чи асуудлын мөн чанарыг нь харахгүй зүгээр л сэтгэл хөдлөлөөр хандаад байна л да. Чиний хэлж байгаа тэр ховчлол гэдэг чинь яг үнэндээ идэж шидийн саваа биш шүү дээ. Чи бодоод үз. 60 донд бид яалсан. Ягаан, цэнхэр тасалбар гэд бүх үйлдвэрээ, бүх өмчөө хөвчилсэн. Үр дүн нь юу болсон? Тэр үйлдвэрүүд одоо хаанд байна? Бүгд металл хаягдлуулаад үрд хурш руу ачигдсан. Эсвэл хятхан олигархийн хувийн эзэмсэл болоод дууссан. Одоо чи стратегийн урд газруудаа эрчим хүчний системээ, төмөр замаа яг тэр замаар явуулах гээд байна уу? Хэрвээ бид Эрдэнэс таван тулгуугаа хувьчилж хийвэл маргааш нь Хятадын төрийн өмчит компани эсвэл гадны томоохон корпорациуд хулдаад авчих юм бол яах вэ? Тэр үед Монгол улс баялагтай эзэн баяж чадах уу? Эсвэл зүгээр л гадныхын түүхийн эдийн бааз болоод үлдэх үү? Төр муу менежмент баяж болно. Би үүсгэхгүй. Гэхдээ төр бол ядажлал бидний өмч. Харин ховийн компани бол хин нэгний өмч. Энэ хоёрын ялгааг чи яриаж байна уу? Бидний өмч гинэ. Зөргөө, чи одоо битгий инээд хүргээд алдаа. Яг одоо, яг энэ мөчид Эрдэнэс таван тулгай чиний өмч мөн үү? Чи тэндээс нэг төгрөгийн ашиг авч үзсэн үү? Гүй штэ. Тэнд байгаа тэр олон нууц гэрээнүүд, тэр офтейк гэрээнүүдийг чи хянаж чадж байгаа юм уу? Чадахгүй. Тэгэхээр тэр чинь ард түмний өмч биш, харин намын дарга нарын өмч болж байна. Чи гаднах нь авчих нь гэж айлгад дуртай. Энэ бол та нарын популистуудын сонгод гарга. Үргэлжил үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гэж том дуугараад ард түмнийг айлгаад байгаад чаагур өөрсөд нь хулгайлдаг үстэй. Яг бодит байдал дээр өнөөдөр Эрдэнэс таван тулгай төрийн өмчид байгаа мөртлөө Хятадын компаниудад дэлхийн зах зээлийн үнээс 3-4 дахин хямдар нүүрсээ өгч байгаа шүү дээ. Энэ чинь Монголыг зарж байгаа хэрэг биш юм уу? Харин ч эсэргээр хэрвээ бид үүнийг нээлттэй хувьцаат компани болгоод олон улсын бирж дээр гаргачихвол Нью-Йорк, Лондоны хэрэнг оруулагчид орж ирнэ. Тэд чинь манай дарга нар шиг авилга авахгүй. Тэд чинь ил тод байдал, үр ашиг нэхнэ. Тэгж байж л энэ хулгай зогсно. Чи яагаад Монгол хүн баяжгаас Монгол хүн жинхэнэ эзэн босхоос ингэтлээ айж байгаа юм бэ? Би баяжихаас айгаагүй ээ. Би хяналтаа алдахаас айж байна. Чи IPO гэдэл гоё яриад байна. За яах вэ? Гаргалаа гэж бодъё. Тэгвэр тэр хувьцааны 51%-ийг хэн авах вэ? Манай жирийн нэргэд үү? Дорж дулмах хоёр үү? Үгүй л болов. Тэд чинь өнөөдрийн хоолндоо яа гэж байхад хувьцаа худалдаж авах мөнгө байхгүй. Тэгвэл хэн авах вэ? Нөгөө л мөнгөдөө баячууд эсвэл гадны санхүүгийн акул авна. Тэгвэл тэр компани чинь хувийн болчлоо гэж бодъё. Тэд за нүүрсний үн өслөө. Одоо Монгол зарах нүүрсээ багасгаад гадагшаа үнэтэй гаргана гэвэл чи яах юм? Эсвэл энэ жил ашиггүй байна. Уурхай хаалаа, ажилчдаа хааллаа гэвэл чи яах юм? Түрүүс алдагдaltaй байсан ч ажлын баяраа хадгалдаг, нийгмийн хариуцлага үүрдэг. Харин хувийн хэвшилвэл зөвхөн ашигын төлөө л явна. Чиний хүсэж байгаа тэр цэвэр зах зээл чинь хитрхи хүүтэн, хитрхи харгас. Монгол шиг хатуу үр амьсгалтай, цөөхөн хүн амтай, ядуурал ихтэй улсад төрийн зохицуулалт заавал байх ёстой. Чи хөлдөж үхнэ гэдгийг зах зээлийн зарчмыг зөвтгөх гэж байна уу? Хөлдөж үхнэ гэдэг айдас. Энэ айдасаар та нар 30 жил ард түмнийг барьцааллаа шүү дээ. Яг үнэндээ бол төр үнийн хүчээр барьсаар байгаад эрчим хүчний салбарыг бүрэн дампууруулчих юм.
Одоо харал да. Туг тасарж байна. Станцууд нь 20-оос 50 жил болчихсон хизээ мөдгүүд дэлбэрэхэд бэлэн болчихсон. Яагаад шинэ станц баригдах вэ? Яагаад гэвэл алдагдaltaй салбарт юу ч хөрөнгө оруулахгүй штэ. Хэрвээ хувийн хэвшил байсан бол үнэн нь чөлөөтэй байсан бол оль хэдийн 5 дугаар цахилгаан станц, эгийн гулын усан цахилгаан станц баригдсан байх байсан. Үн бигж биелэж өссөн байсан уу? Тийм. Гэхдээ хүмүүс харангууд суух уу эсвэл мөнгөө төлөөд найдвартай цахилгаантай байх үгүй бол найдвартайг нь сонгоно. Та нар ард түмнийг хамгаалж байна гэж ярьдагч яг үнэндээ ирээдүг нь алж байна. Маргааш тэр станцууд чинь таг зогсвол тэр үед жинхэнэ суурил болно. Тэр үед чи би үнийг барьж байсан шүү гэж хэлээд нэмэргүүл байх болов. Ховчлол бол зүгээр нэг 80 биш. Энэ бол салбарыг аврах ганц гарц. Чиний логикт үнэн тал бий. Эрчим хүчний салбар хүнд байгаа нь үнэн. Гэхдээ гарц нь заавал ховчлоос мөн үү? Сингапурыг харалтаа. Темесек гэх төрийн өмчит компани нь дэлхийн сонол шилдэг менежменттэй ажиллаж байна. Норвегийн баялагын санхаар бас л төрийн. Тэгэхээр асуудал нь өмчит биш, харин засаглалдаа байгаа юм биш мөн үү? Бид яагаад төрийн компаниудаа улс төрчийг биш, мэрэгчлийн менежментийг томилж босохгүй гэж? Яагаад түү үстэйг нь хараат бус гишүүдийг оруулаад нээлттэй сонгон шалгаруулалт хийж болохгүй гэж? Хэрвээ бид засаглалаа сайжруулж чадвал өмчин төртөө байсан ч ашигтай ажиллах боломжтой. Харин ховчилчих юм бол буцах замгүй. Нэг л удаа зарагдсан бол дахиж хизээж ард түмний мэдлэлд ирэхгүй. Бид алдаагаа засахын оронд гараа тайраа тайчих гээд байгаа юм биш мөн үү? За ахаал Рио Тинто. Та нар өөр ярих сэдвгүй багш юм уу? Оюу толгой ядаж л Монголд хамгийн их татвар төлөв байна. Оюу толгойд ажиллаж байгаа 20 мянган залуус дэлхийн цалингаар цалинж байна. Гэтэл чиний өмгөөлөд байгаа тэр Эрдэнэс таван толгой, тэр төмөр зам чинь яаж байна? Татвар төлнө битгий улсын төсвөөс татаас авч амьдарч байгаа штэ. Чи нийгмийн хариуцлага гэлээ. Тэр чинь хариуцлага биш, тэр чинь халамжийн бодлого. Ашиггүй ажилдаг компанийг татварын төлөгчдийн мөнгөөр угажаад амдруулахыг нийгмийн хариуцлага гэдгүй юм зориго. Энүүгээр эдийн засагт баялагийг устгах гэж нэрлэдэг юм. Тэр дорж дулмаа хувьцаа авч чадахгүй гинэ. Яагаад чадахгүй гэж? Бид 1072 хувьцааг нь амьд болгоод өгчий л дөө. Тэд ногдол ашиг аваад эхлэвэл хувьцаагаа зарах биш, харин ч нэмэж авах гэж хийж байна. Асуудал нь юу вэ гэхээр төр иргэдээ тэнэг юу ч мэдэхгүй гэж дурамжилтууд байгаа юм. Төр өөрийгөө эцэг иргэдээ хүүхэд гэж боддог. Та нар мөнгөө өрчин, та нар хуурдна. Тийм болохоор аав нь эсвэл төр нь мөнгөө чинийг барьж вэ гэдэг ийм л логик та нарт байна. Энд чинь социализм шүү дээ. Одоо 21-р зуун. Социализм гэж нэрлэнэ үү, юу гэж нэрлэнэ хамаагүй л дээ. Гэхдээ бодит амьдрал дээр ямаа байдгийг чи мэдэх үү? Та эрчим хүчний салбарыг жишээ болгоё. DC-44, DC-44 гэд манай цахилгаан станцууд байна. Бүгд төрийн өмчит. Хэрвээ эднийг ховчилчихыг бол юу болох вэ? Хувийн эзэн ирээд нүүрсний үн өслөө, тээвэр үнэтэй боллоо. Одоо цахилгааны үнийг 300% нэмнэ. Төлж чадахгүй бол лаага бариад сүү гэж хэлнэ. Чи зах зээлийн эдийн засагчийн хүн. Чи энийг мэдж байгаа. Тэгвэл гэр хороол дамбирч байгаа сарын 500 мянган төгрөгийн орлоготой эмээ өвөө хоёр яах юм? Тэд хулдаж өгөх үү? Төр үнийг барьж алдагдлыг үрж байгаа учраас л өнөөдөр монголчууд өвлийг өнтөйд авч байна. Энүүгээл би стратегийн салбар гэдээ байгаа юм шүү дээ. Чиний хүсэж байгаа тэр цэвэр зах зээл чинь хитрхи хүйтэн, хитрхи харгас. Монгол шиг хатуу өвөр амьсгалтай, цөөхөн хүн амтай, ядуурал ихтэй улсад төрийн зохицуулалт заавар байх ёстой. Чи хөлдөж үхэн гэдгийг зах зээлийн зарчмыг зөвтгөх гээд байна уу? Яг үнэндээ бол төр үнийн хүчээр барьсаар байгаад эрчим хүчний салбарыг бүрэн дампууруулчих юм. Одоо харал да. Туг тасарж байна. Станцууд нь 20-оос 50 жил болчихсон хизээ mëдгүй дэл бэрхэд бэлэн болчихсон. Яагаад шинэ станц баригдахгүй байна? Яагаад гэвэл алдагдaltaй салбарт юу ч хөрөнгө оруулахгүй штэ. Хэрвээ хувийн хэвшил байсан бол үнэн нь чөлөөтэй байсан бол оль хэдийн 5 дугаар цахилгаан станц, эгийн гулын усан цахилгаан станц баригдсан байх байсан. Үн бигж биелээс өссөн байсан уу? Тийм. Гэхдээ хүмүүс харангууд суух уу эсвэл мөнгөө төлөөд найдвартай цахилгаантай байх уу гэвэл найдвартайг нь сонгоно. Та нар ард түмнийг хамгаалж байна гэж ярьдагч яг үнэндээ ирээдүг нь алж байна. Маргааш тэр станцууд чинь таг загсвал тэр үед жинхэнэ суурил болно. Тэр үед чи би үнийг барьж байсан шүү гэж хэлээд нэмэргүүл байх болов. Хөвчлөс бол зүгээр нэг 80 биш. Энэ бол салбарыг аврах ганц гарц. Чиний логикт үнэн тал бий. Эрчим хүчний салбар хүнд байгаа нь үнэн. Гэхдээ гарц нь заавал ховчлол мөн үү? Сингапурыг харалтаа. Темесек гэх төрийн өмчит компани нь дэлхийн сонол шилдэг менежменттэй ажиллаж байна. Норвегийн баялагын санхаар бас л төрийн. Тэгэхээр асуудал нь өмчит биш, харин засаглалдаа байгаа юм биш мөн үү?
Бид яагаад төрийн компаниудаа улс төрчийг биш мэрэгчлийн менежментийг томилж болохгүй гэж? Яагаад түү үстийг нь хараат бус гишүүдийг оруулаад нээлттэй сонгон шалгаруулалт хийж болохгүй гэж? Хэрвээ бид засаглалаа сайжруулж чадвал өмчин төртөө байсан ч ашигтай ажиллах боломжтой. Харин ховжилж хийвэл буцах замгүй. Нэг л удаа зарагдсан бол дахиж хизээч ард түмний мэдлэлд ирэхгүй. Бид алдаагаа засахын оронд гараа тайраад хайж. Урлаг өгчээ. За нэг сонсон алдаанууд байгаа. Тэгээд янз бүрийн юмнууд ашиглах гэж оролцсон болохоор нөгөө өөр өөрийн давуу тал сул талуудтай. Тэгээд энэний тохиолдолд төр би нэг юм аялгыг нь алга болгох гэж чадахгүй байгаа. Яг Монгол улстай амьдарч байгаа монголчуудын тоо нийт монголчуудад харьцуулаад аяг жижиг юм шүү дээ. Тэр тийм утгаараа бас тийм ээж магадгүй. Тэгээд нэг зарим оноон дээр тоонууд дээр ингээд алдаатай байгаа. Жишээлбэл 90 оны хөвчлээ 60 гэдэг ч юм уу. Тэгээд текстэн дээрээ яг ир гэж байгаа ч гэсэндээ урт хугацааны аудиог нэг дор гаргаж байгаа болохоор яг тийм жижигхэн тооны ан дээр их алдаа гаргад юм байна. Тэгээд бүх хэлж байгаа зүйлүүд нь үнэн зүйл биш. Яг боддоор нь байлгахын тулд яг л юу госч ин тэрийг л яг оролцсон ба тэгэхээр энэ дээр гарч байгаа үзэл бол миний үзэл бодол биш. Тэгээд жоохон сонирхолтой байлгахын тулд халуун би рүүгээ дайсан ч юм уу ингээд явуулаарай гэд явуулсан байгаа. Тэгээд яг яагаад гэдэг юм мэдэхгүй манай хоёр маань генерит хийж яхад нэрээ солилцсон. Тэгээд гоё штэ айгу юм халуун сэдв гарч ирээл улсаараа нэг шуурж өнгөрөөл. Тэгээд улс төрчнч тэр нэг сэдв гарлаа сошиалэр бибинийгээ харлуулсан гүтгсэн янз бүрээр нь дуудсан юм байдал энэ тэ. Нэг амар гоё нэр аль нь болоо гэд ингээд гоё бодмоор юм гоё мэтгэлцээ нэрүүл мэтгэлцээ аргумент тийм байхгүй хоордсон. Тэг болохоор бид нар ч ядахгүй мал яар тэгж гоё харуулаад тэр голоос нь гоё мэтгэлцээний дундаас ингээд юм сурмаар шүү дээ. Тэгээд ийсэн байгаа шүү баярлаа.